За сайн байцгаана эрхэм сонсогчдоо. Одоо Улаанбаатарт хотод өдөөс хойшийн 15 цаг 25 минут болж байна. За студид надтай нэвтрүүлгийг хамтран хөтлөгч сэтгүүлж хөөрхөн наман байна. Өдрийн минь намуунаа. За өдрийн минь дахаа. Миний энэ сул тийм ээ. За одоо ороод ирлээ. Мөн хамтран хөтлөхөөр редактор Батбаяр миний бие байна. За миний биеийн чай шимдэ Батбаяр байна. Найруулагчаар манай Ууганбаяр найруулагч ажиллаж байна. За энэ удаагийн манай нэвтрүүлэг бол бидэнд тохиолдсон аимшигт явдлууд гэдэг нэвтрүүлэг юм байна. 25 оны анхны дугаар юм да. За бид хоёр намуун бид хоёр бол өнгөрсөн жилд бол энэ аимшиг нэвтрүүлэг гэдэг бол нэлээд сайн бадсан тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. За энэ удаа хоёулагийн түүх бол бас л өрмөц түүхүүдээр эхэлнэ. За ингээд эхний түүхийг манай намууна та бүгдд сайхан ярьж өгнө. За тэгээ шууд ярьчээ тийм. За тэгээ да. За ингэж байна. Манайха 21-р хороололт за тэддгээр байранд түрээслээд нөөж ирээд удаагүй юм аа. Байртаа яг зэрэгэлдээ хуучны 5 давхар байр байдгийн. Манайх 3 давхарт за хүүхдийн тоглоомны талбай руу харсан цонхтой болохоор орой болохоор талбайн гэрэл цонхоор шууд ингэж тусдаг. Тийм. Одоо нөө байрлалтай байр юм аа. Тэгтэл тоглоомын талбайд хуучны нэг төмөр савлууртай байж идэг тийм нэг хаяа орой цонхоороо харахаар хөнгөө савлаж харагддаг. Эвгүй үстэй. Эвгүй шүү дээ тэр чинь. Би ч тоолгүй салхинд л савлж янда гэж ингэж бодоод жил боллоо. Нөгөө савлуур намайг харах болгонд савлаастай л байдаг байлаа. Ажил орой тардаг болохоор ихэвчлэн орой л харж таардаг. Нэг өдөр орой ажлаа тараад яг тэр савлуурын хажуугаар явсан. Салхи байхгүй нам гүн байхад тэр төмөр хятнаад өнөөх савлуур маань өөрөө хөдөлж гарсан. Айгүй юм. Эвгүй агааз. За би ч тухайн үед айгаад гэрлүүгээр шууд гүгээд тэр оройно цонхорооч шагаагаагүй. За хэд хоногийн дараа найзтайгаа гэрт ганц 2 халбах пив уучаад найзыг гаргаж өгөхөр болсон. Тэгтэл тэгсэн нөгөө тэр савлуур дээр урт үсээ задгаа тавьсан хүн сууж байна. Орой штэ тэр чинь. Савлуурч хихнаад л найз бит хоёрын савлуураа ядаж тосолж өгөхгүй дээ. Ухааны юм ярьцгаагаад салаад гэртээ ороод цонхоороо хартал нөгөө савлуур дээр сууж байсан нөгөө хүн манай цонх руу харсан муухай ингээд хүйтэн инээгээд савлж байна. Би ч цоцсондоо одоо хөшгөө татаад орондоо ороод л унтаад өгсөн. Тэгээ нөгөө нэг хідэн халбах пивний хүчинд айх майхаа мартаад нам унтаж орхисон. Маргааш оройн ажлаа тараад нөгөө л савлуурны дэрэгдүр явж өнгөртөл хөдөлгөөнгүй байсан. Савлуур гів гэнэтгэн цочтол гихнаж дуграад хөдлөөд эхэлсэн. За цочоод эргээд хартал өсөн сэгсээсэн үзлийн царайтай юм муухай инээц өөдөөс харцсан савлаж байдаг юм аа. Би бүр шоконд ороод гэртээ яаж орсон бүү мэд нэг мэдгээд ингээд гэртээ ороод ирчихсэн байсан. Гэрт ороод жоохон тайвшраад хөшгөө татах гээд гайтай савлуур руу нүд тусаад нөгөө сэгсэсэн юмтай дахиад харц тулгарлаа. За тэр өдрөөс хойш савлуурны ойролцоо ажлаа тараад өнгөрч явах нь битгий хэл харахчгүй гүүхээрээ гэртээ ордог болсон. Хихтэнсэн чимээ ард сонсогдоод л өнгөрдөг. Орж ирээд гадагшаа харалгүй хөшгөө татаад гэрэлтэйгээ унтдаг болсон. Тэгээд ашгүй нөгөө түрээсийн хугацаа маань дуусч өөр байр олж нүүлсэн дээ. Тэр гихтэнсэн чимээ чих хүний дотор маажаад их муухай шүү дээ тийм ээ. Тэгэл нэг арцаас үзлийн юм тэгэл тэрэн дээр нь савлж ивэл юу тэгэл одоо гачмэцтэй юм чи. Эвгүй тэгэл амар л юм да. Амар. Тэгээ 21-р хороолд үнэхээр тийм савлуур байгаал тэн дээр нь тийм байдаг бол одоо өстой амар л юм. За дараагийн түүх нь миний түүх байгаа юм. За энэ бол нэг хөдөө Ховд аймагт болсон явдал л да. За би тэгээд сайхан ярьж өгье. За Чандман сумын нууцлаг шүн гэдэг нэртэй юм байна. За Ховд аймгийн Чандман сум бол Монголын баруун хязгаарт орчих жижигхэн амар амгалан сум билээ.
Нутгийн хүмүүс амьдралын хэмнэлдээ уусан, алс холын уус, тал нутгийн дунд аж төрдөг юм. Гэвч нэгэн хачирхалтай шүн нутгийн амар тайван байдлыг бүрэн үгүй хийсэн юм аа. Эрт дээр үеэс чандман сумын иргэд уулсын дундх нэгэн агуйн талаар ам дамжсан аимшигтай түүх ярьсаар ирсэн билээ. Хүмүүс тэнднээс хол байхыг хичээдэг. Учир нь агуйд орсон хүн хизээж эргэж гарч ирдэггүй гэцгээж ярьдаг юм аа. Зарим нь агууд аимшигтай хөнөөлт хүчин орсдог гэдэгт итгэдэг юм. Харин бусд нь бол энэ зүгээр л хуучны домог яриа гэх мэтээр яриа өрнөдөг байлаа. Нэгэн намрын шүн чандман сумын хідэн залуус адууга хайхаар уулсын зүг хөдлөлөө. Адууга хайсан тэд ууланд оройтож очиж харанхуй нөмрөх үед яг нөгөө агуун ойролцоо явж таарсан юм. Сумын залуус тэнд ярьж өгсөн аимшигт түүхүүд залуусын санах ойд тодорч ирсэн ч тэд зоригтойгоор агуун хажуугаар өнгөрөхийг хичээж байлаа. Гэвч нэг нь бусдаас илүү сониуч байлаа. Инхбаатар хэмээх тэр залуу агуун амыг харангаа "Хөөе, хоёулаа ороод үзхүү, юу ч байхгүй байлгүй дээ" гэж нөхөддөө хандан хэлв. За бусд нь ч яг дурамчхан байсан ч гэсэн инхбаатрыг ганцааранг нь орхихыг хүссэнгүй тэд агуу руу орлоо. За эхэндээ юу ч харагдсангүй. Гүн харанхуйд дуу чимээ гарахгүй зөвхөн тэдний хүнд амьсгал зүрхний зохилтол мэдрэгдэж байлаа. Гинт нэгэн хүйтэн салхи тэдний дундуур эсгэрэн өнгөрч бүгдийг нь зог тусуулав. Тэр мөчид нэг нь юу ч харалгүй хажуунаасаа дуу сонссон мэт "Явъя, эндээс хурдан явъя" гэж хэлв. Гэвч Инхбаатар огт хөдөлсөнгүй. Тэр урагшлан гүн рүү алхамаар ойртож байлаа. Хамт явсан нөхд нь айдас дүүрэн түүнийг дагав. Агууд хачирхалтай дүрс гарч ирж ханан дээр нь сүүдэр мэт юм хөдөлж эхэлсэн бөгөөд залуусын зүрх амаараа гарах шахсан байлаа. Гинтл үл мэдэх гүнзгий хахирган дуугарч агуу дотроос "Яв" гэхэн сонсогдлоо. Тэд ухсгийн эргэж чаралгүй зутаасан ч харин Инхбаатар байхгүй болчихсон байлаа. Нутгийн иргэд олон хоног түүнийг хайсан ч тэр агуугаас хизээч эргэж ирсэнгүй. Тийхүү аимшигт түүх чандман сумын ам дамжсан домог болон үлдэж агуу руу дахин хинч ойртохгүй болсон гэдэг юм аа. Харин шүн орой бүрий болохоор нутгийнх нь тэр уулсын зүг харахад сүүдэр бит нэгэн дүрс хаяа үзэгдэг гэж ярилцдаг юм лээ. Яасан сони энэ тий. Тэр Инхбаатар гэдэг залуугийн л үйл нэрчтэй дуудагдаал. Харин зүгээр хажуугаар өнгөрөөл явах гэж байтал очоод иш орой барья гээл. Тэгээ нэг үйл нэрхээр л тэгдэм шиг байна тий. Тэгэл дуудагдаал. Цаанаасаа нэг ховсдогдоод. Тэгтэл сони манай Монголоос яг ийм агуу байна гэхээр. Тэгээ Ховд аймгийн Чандман суманд байна. Тэгээд юу ч хийж болно шүү дээ. Ямар ч амтны сүн сургагдсан ч юм бэлээ. Тий. Юу яагаад нөгөө хоёулаа нэг юу яасан шүү дээ. Энэний өмнөх нэвтрүүлэг дээр би нэг хээрийн гүйдэл гэдэг нэг ярьсан шүү дээ. Ягаад нөгөө найзуудаараа урагшаа тэр бөөр нуур руу аялж ягсан чинь замдаа төөрөөд тэгээ буцаж явсан чинь нефтийн 19 дугаар цооногийн тэнд нэг төөрсөн байсан гэдгсэндээ. Тэгсэн чинь нэг хүн над руу чат бичээд. За. Өө наад түүх чинь манай хүүгийн найзуудад тохиолдсон түүх байж тээ гэд шилдэ баа гэд. Болор 54 хийдгцэн 54 44 гэсэн билүү хаягнаас тэгээд бичээд сая оны өмнө. Тэгээ би бүр гайхаад тийм үү тэгээ энэ явдал яг жинхнээсээ болсон уу гэдэг чинь яг жинхнээсээ болсон. Тэгэд би харин азар хүүгээ бол тийш нь бол яг тэр зугаалганд бол явуулаагүй. Найзууд нь бол яг тэр зугаалганд явсан. Яг над түүх чинь боддороо болсон юм аа гэж. Ямар амар юм бэ тий. Тийм үлээ. Тэгээ би бүр гайхаад тэгээ өөр аимшигын түүхөө бид нар лөө явуулаар гэсэн чинь за өөр тохиолдсон нэг түүх байгаа. Би тэгж байгаа тэрийг нэг аятайган сэрүүлээд явуулнаа гэсэн шүү. Тэгээ тэр үл өстө яг бодит болсон түүх гэжсэн. Аймаар.
Аймаар л тий. Хэцүү ч юм аа даа. Хэцүү ч юм аа да. Тэгэл ийм аймаар юмнууд тэгэл үе байдаг. Гэхдээ угаасаа нэг агуур орох жоохон нэг цаанаасаа тэмнэж жоохон эвгүй эвгүй тий. Тэгэл нэг юм битүү оргоол. Тий, агуучин тэгээ угаасаа өөрөө ямар ч гэрэл ингээд тусгасан гэрэл ингэж яадгүй. Тий. Тэгээд нөгөө мухар агууч нөгөө агаар байдгүй, агаар сэлгэлт байдгүй. Явах тусам ингээд ийм агаар ингээд бөхчм. Тэр нөгөө нэг мянган ламын агуу гэд байдаг штэ. За тий. Тийшээ ч бас айгүй юм бэл ш. Гэрэл тусгаад юу харагдав орж үзсэн л дээ. Гэхдээ зүгээр хальт орчоод тэгээд буцаад гарч исэн бохгүй юу. Тэг ингээ нөгөө гэрэл тусгаад тэг нөгөө тэр чинь бас нөгөө хад болохоор ингээ айгүй гулгаатай байсан учраас нөгөө цаашаа явж чадаагүй гулалтраад тэгээ бас ороод нөгөө нэг тэр чинь харанхууд ингээ бас нөгөө нэг замаа харахын тулд гэрэл тусгаад ингээл олон утасны гэрэл тусгаад ингээл харахад бас л юуч харагдахгүй юм чи. Аймаар юм аа. Тэгэхээр ч зүг гүн ангал байна гэсэн үг л дээ. Цаашаа тэгээд юу ч байгаа юм бэлээ тийм. Тэр чинь тэмчээ чинь биний нөгөө сонсож яснаар нөгөө айгүй олон ламыг хороож исэн. Тийм. Тэгэхээр чи олон хүний л одоо гасаллан уйлаа майлаа өвчин шаналл байгаа шүү дээ тэнд чинь. Тэгэхээр чин тэгэл нэг энерги ингээд хөтөрчт юм шиг ер нь хаагаад. Харин тийм юм шиг л. Тэгэл зүгээр нэг дээшээ нэг хальт гараал нэг хальт толгоогоо ингэж харуулчаал тэгэл юу жоохон цааш явах гэсэн тэгээ угаасаа юу ч харагдахгүй тэгээ бас жоохон гулгаад исэн болохоор тэгээ болсон. Тэр хүн тавьдаг газар мазарч гэсэн нэг эргэж бити хараараа гэж тэгдэг. Тэгэл ч гэсэн эргэж харж тэгээ хэлэхээр муухай хүний нэг хорлонтой зам байна. Эргэж хармаар санагдаад байдаг. Ястаа нэг зэвүүн шүү дээ тэгээд тэгээ нэг нохоо мохоо хажуугаар яваал тэгэл ингээд яадаг. Тэгжсэн шүү. Тэгэл одоо би бол тэрнээс бол жаахан цэрвдгэл юм. Тэгээ одоо яах вэ тэгэл. Гэтэ угаасаа одоо юу гэдэг нөгөө нэг харанхууд нэг ганцаараа явж байхад ч юм уу те. Эсвэл юм хээр талд малт ч юм нэг ганцаараа явж байгаа тохиолдол гарах юм бол нөгөө хойноос нь нэрээр нь дуутахлаар хизээч эргэж харж болтгоо гэх. Ер нь л сүнсийг авч үлдчих гээд байдаг юм шиг байна. Тийм. Тэгэл нэрээр нь дууцсан ч хөөйгээд ойрлсон ч тэгэл ерөөсөө эргэж харж болохгүй л гэж ярьдаг юм байлээ. Оны өмнө хин уу найруулагч бид нэг нэвтрүүлэг оруулаад орон орны гаж заншил гэдэг. За. Тэнд нэг ихтэй амар гаж заншил байсан. Тэр хаанхын заншил байсан гэж. За. Төвдөх дээр яасан гэж бодож ин энэ дээр. За яг төвдүүд бол нөгөө насварсан хүмүүсийгээ завчаад нөгөө тас шувуунд өгдөлдөө шувуунд тэрийг л мэдчихэв. Тэрнээс амар нэг ёс заншил байсан. За. Найр 20 болонгууд насварсан хүний угаасан усаар хоол хийж гэдэг юм лээ зочод тоо. Юу тэрийг бүр сонсоод фак гэл амар гоц. Би бас нэг юу үзсэн ш нэрээ. За үзсэн YouTube дээрээс л нэг хальт харж байсан юм аа. Нөгөө аялагч хингцэн байлаа да. Бас нэг газраар явж исэн байхгүй бодож сайн санахгүй хальт харсан болохоор. Тэгээд тэгсэн чинь ингээд юу яаж байгаа. Ингээ нэг хүн одоо ингээ нас орно штэ. Тэнгүүт ингээ хувцас өмсүүлээд гэртээ байлгадаг. Амар. Тэг ингээ яагаад гэхээр нөгөө буцаад ингээ амьланч гэдэг юм уу тэгж үздэг гэдэг. Нас орсон хүнийг бол тэгж байлгаж идэм байлаа. Тэгэл одоо нөгөө нэг яг амьд хүнтэй харьцаж байгаа юм шиг те. Яг авсан дотор хийсэн маамчлосол ингээл хувцсын солиол. Ясаа амар юм. Тэг ингээ бичлэгтэй ингээд ороо бичлэг хийж болох уу гэнгээл асууж хахад болно гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд одоо юу гэдэг тэр бичлэгийн болохоор ээж чинь нөлөө дээ өнгөрцөн байсан юм аа. Тэгээд тэгсэн чинь ээж дээр маань ингээд одоо юу гэдэг өөр улсаас хүн зочилж ирлээ мэрлээ гэж. Тэгж амар үстэй юм байлээ. Сурцсан байдаг бохтой мань митиг одоо тий. Өөрөөсөө багасаа тэгэл энэ байх ёстой зүйлгээ бодсоочсон айгаад байдгаа. За харин чи тэр төвд мөвд рүү явбал тэр хүндтэй зочиндөө өгдөг хоол энэ хамаагүй идэлтгүй. Би явмааргүй. Бидэн гой Монгол одоо тэгэл үүргэвчлээ л явсан дээр. Бараг ийшээ тийш явбал бараг тэрэн дээр. Бараг тэрэн дээр. Тэр одоо юм байвал гэсэн шүү дээ. Насварсан хүний биеийг угаасан усаар хоол хийж гэнэ гэж юм шүү дээ. Тэгтээ амар гоц. Хастай амар. Бүр уугнаа үдэр тэрийг бүр юу яагаад нэвтрүүлгээр оруулаад ямар амар хамгийн амар нь энэ байлаа гээл. Стай амар юм бэлээ. Сони одоо тэгтээ тэд нар нөгөө нэг бодуулаад яг төвдтэй болвол нэг байдгал үзэгдэл авах. Тэр чинь бүр хүндтэй зочиндөө өгдөг хоол гэдэг шүү дээ. За чи би тэр Монголоос ирсэн гэл хүндтэй зочингийн за тэгэл юу яаш үү дээ. Шууд дотор муу орж. Бүр бодгоос амар байгаа. Тэгээ бодгоос шууд дотор муу орж шүү дээ. За ингээд өнөөдрийн манай хөтлөгч хөөхөн намун бид хоёрын бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн 25 оны 1-р дугаар маань ингээд өндөрлөө. Хамтран хөтлсөн намуунуудаа баярлалаа. За баярлалаа. За мөн эфирд найруулагчаар манай Ууган Баяр найруулагч ажиллаа. За баярлалаа. За баярлалаа.